эрүүл мэндийн сайд, мөксөн сайд хариулъя. Тэгээ хүн сүдэ аж ахуйн сайд, дараа нь аялал жуулчлал, соёл спортын сайд. За гишүүний асуултанд хариулъя. Цалин мөнгө үнэхээр одоо бас учир дутагдaltaй байгаа та санал нэг байна. Тэгээ одоо манай эрүүл мэндийн салбарын нийт санхүүжилч одоо дотоодын нийт бүтээгдэхүүний 3% байгаа энэ жил. Бид нар энийг олон улсын судалгаагаар доотлол нэг 6% хүрэгжээж одоо бас эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудлаас салнаа гэдэг ийм тооцоололтой. Тэгээ бид нар бол жилдээ 1%-аар нэмэгдүүлээд явъя. Эх жил дотоодын нийт бүтээгдэхүүний 4% хүргье гэдэг энэ саналыг одоо сангийн яам эдийн засгийн хөгжлийн яамд бол бид нар өгчихсөн байж байгаа. Тэгээ энэ цалин мөнгөтэй холбоотойгоор ажилчдын дутагдал ялангуяа хөдөө орон нутагт нэлээд одоо боловсон хүчний дутагдалд орж байгаа. Энэ нэгдүгээр цалин мөнгөний дутагдaltaй холбоотой, хоёрдугаар тэнцээ ажиллаж амьдрах орон байрны асуудал байгаа. Тэгээд энэ орон байраар нь хэрхэн яаж хангах уу гэдэг бас орон нутгийн захиргаануудтай ярьж байгаа. За цалин мөнгийг бол бид нэр үе шаттай нэмэгдүүлэх гүйцэтгэлээр нь санхүүжилтийг олгож байгаа. Манай эрүүл мэндийн салбарын суур асуудал бол шийдэгдсэн. Санхүүжилтийн тогтолцоо нь гүйцэтгэлээр ажлаа хэр сайн гүйцэтгэж чадан төдий хэмжээний цалин авах боломж нь бүрдсэн. Харин харамсалтай нь энэ дээр нь цалингийн одоо гүйцэтгсэн хэмжээгээр нэмэх энэ боломжийг нь бас хязгаарлалчаад байгаамаа. Сангийн яамнаас бас энэ үндсэн цалингийн дээд хязгаараас 20%-аас илүү энэ цалин мөнгө урамшууллыг нэмж өгүүлэхгүй байгаа ийм зүйлүүд байгаа. Энэ дээр бас цаашдаа бид нар анхаарах ёстой гэж ингэж харж байгаа. За ажлын байран дээр их сургалтыг бид нар тасралтгүй зохион байгуулж байгаа. Жишээ нь бид нар одоо хавдрын тусламж үйлчлэгийг улс орон даяар хийж хүргэхэд орон нутагт 104 эмч, эм найруулагч, сувлагч гээд мэргэжлэн дутагдaltaй байна. Тийм учраас 64-ийг бид нар Улаанбаатарт бэлдэж байгаа. Үлдсэн 40-ыг нь бид нар орон нутагт ажлын байран дээр нь бас үндэсний багууд байгуулцсан очоод ажлын байран дээр сургаад байгаа. Өнөөдрийн байдлаар 15 төрлийн үндэсний багууд байгуулагдсан аймаг дээр орон нутагт очоод газар дээр нь иргэдэд тусламж үйлчлэгээ үзүүлэнгээ тэнцээ байгаа эмч мэргэжлүүдийг сургах энэ бодлого маань явагдаж байгаа. Энэ үндсэн дээр бид нар одоо энэ жилийн 12 сарын 1 гэхэд бүх аймагуудыг хавдрын тусламж үйлчлэгээ үзүүлдэг энэ бүр жигдэрсэн байх ийм бодлого тогтолцоо тооцоол руугаа ингээд орцсон явж байгаа маа. За энэ эмийн үүний өсөлт одоо үнэхээр байна. Ялангуяа хөнгөлөлттэй эмүүдээр нэлээд өндөр үнээр иргэдэд очдог ийм зүйл байгаа учраас бид нар эмийн энэ бодлогоо өөрчилж нэг их хүүсвэрийн худалдаа авалтыг энэ зохион байгуулснараа бид нар өнөөдрийн байдлаар зарим нэр төрлийн эмийг иргэний Германаас гарах мөнгөний төлбөрийг 10 дахин хүртэл багасгачаад байна. Энийгээ бид нар цаашаа эрчимжүүлээд 2026 оны төгсгөл хүртэл энэ бодлогоо бид нар үргэлжлүүлж чадах юм бол манай улсад чанаргүй юм үнэтэй байна гэдэг энэ. За дараагийн асуултанд хүн сүдэ аж ахуйн сайд, энхбайр сайд хариулъя.